Хүмүүс хөөцаяа гэж юу байдгийг мэдэхгүй. Бурхны дээрхийг ойлгохгүй байх үедээ өөрсдийнхөө хүслээр манан донд тэмцэж бүдчиж байгаа. Тэр аян хэтэрхий хэцүү. Дэндүү зүрх зүсэн байдаг. Эмэсүний хурцаа яг бурхан захирдаг гэдгийг ухаарах үедээ ухаадаг хүмүүс нь хуцааны эсрэг цааш тэмцэлдэж амьдралын зорилго гих чиг өөрсдийнхөө арга замаар хийхин орон Бурхны дээрхийг мэдэж хүлээн авч өөрийнхөө гараар сайхан амьдрал бүтээхээр оролцсон. Зовлон өдрүүдтэйгээ салах ёс хийхээр сонгодог. Хүн бурхангүй бурхныг харж чадахгүй. Бурхны дээрхийг үнэхээр тодорхой мэдэж чадахгүй байх үед өдөр хонгоодон утга учиргүй үнцэнгүй үгээр хэлхийн аргагүй шаналгатай байдаг. Хүн ханч байсан ямар ч ажилтай байсан амьдрах арга зам болон зорж буй зорилгон эцэс төгсгөлгүй ганцрал даван туулахын аргагүй зовлон шаналаас өөр юу ч авчирдаггүй болохоор тэд өнгөрснөө эргэн дурсаж тэвчтэйггүй. Бүтээгчийн дээрхийг хүлээн авч түүний зохион байгуулалт зохицуулалтыг дуулууртай дагаж жинхэнэ хүмүүний амьдралд хүрэхээр эрэлхийл бэлэн хүн бүх ганцрал зовлон шаналаас ачмаар ангижирч хүний амьдралын бүх хэл хоосон чанараас алгуу